Дэлхийг зочрож байгаа орчин цагийн гэмт бүлэглэлүүд та бүхэн сувгтаа subscribe дарж биднийг дэмжээрэй, коммент хэсэг сэтгэлийн үлдээгээрэй. Дэлхийн нийтийн хамар тайван аюулгүй амьдралыг үгүй хийж айдас түгшүүрт автуулах гэмт бүлэглэлүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 1. Тамийн сахиусан тэнгэрүүд Америкийн нэгдсэн улс. Тамийн сахиусан тэнгэрүүд гэх бүлэглэлд орохын тулд заавал аль бие ёсоор зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэнд хэн дуртай нь нэвтэрч чаддаггүй бөгөөд гишүүн бүр жолооны үнэмлэхтэй өөрийн гэсэн мотоциклтэй байх ёстой. Үүнийгээ дэлхийн хамгийн том мотоклуб гэж нэрлэх нь ч бий. Тэднийг мотоциклтэй гэмт хэрэгтнүүд гэдэг бөгөөд хар тамхины 8, хулгай, хүчин, аллах зэрэг гэмт хэргийг үлддэг байна. Дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн нэгдсэн улсын нисэх хүчинд тамийн сахиусан тэнгэрүүд хэмээх бөмбөгдөг жонгосны 303 дугаар анги байсан төдийгүй дайн дуусны дараа тус ангийг тараасан тул нисгэгч нар ажилгүй хоцорсон байна. Эх орн нүрэ буруулж, хувь заяаных нь эрхэнд хаясан тул ажилгүй болсон нисгэгч нар хэрцгий эх орныхон эсрэг мотоцикл хөлөглөн босхоор шийдсэн энэ юм а. 14. Ku Klux Klan Америкийн нэгдсэн улс. ККК шашны итгэгчдийг нүүр биеийг бүхэлдэн дадлсан цагаан өмсгөлөөр нь таних болно. Түүхэнд бичигдсэнээр бол христийн шашны хүндхэн харгас хэлбэр гэж үздэг. Америкийн иргэний дайны дараачаар 4 сая хүнийг игнэндээ илсүүлсэн гэх мэдээл байдаг. Тэдний арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл, харгислал зэргийг католик еврейчүүд хүртэл дийлэхгүй. Бурхан шүтэх хэрэгтэй хэмээн номлодог хэрнээ элдв дарангуйл тогтоож, харгислал үлдэхдээ бурханаас үл айж нийгмээс огт нуугдалгүйгээр хулгай дэрэм хийдэг байна. 13. Хятадын тирад 36 хандгай. Хятадын гэмт бүлэглэлийн тирад гэж нэрлэгддэг. Энэ нь анх 18 дугаар зуунд Японы якуза нарын эсрэг тэмцэх зорилготойгоор байгуулагдсан байжээ. Тэд жилээс жилд өргөжин томорж, шин залуусаар цус элбэж нэгнээ ах дүү хэмээн эхэд хүндэтгэж бүлэглэлийн тухай нууцыг хэрхэвч задлахгүй гэж андгаа тангараг өргөдөг байна. Гэмт хэрэг үлдэж хууль зөрчиж, хар тамхи наймаалж, гол хөрөнгийн их усүрээ бий болгодог бөгөөд тэд Хятад, Вьетнам, Малайз, Австрали, Өмнөд Солонгос, Франц, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж өргөжин тэлсээр байгаа юм. 12. Номер 1 ганг Өмнөд Африк. Анх 1911 онд Шоронгийн торны цаанд байгуулагдж байсан Өмнөд Африкийн номер ганг бүлэглэл нь өдөрөөс өдөрт хүчээр зузаатгаж хүн бүрийн айцыг төрүүлэх болоод байгаа юм. Тэд тусгай үгнүүд ашиглаж хоорондоо харилцдаг бөгөөд мөн л гэмт хэрэг, хулгай, дээрэм, аллах зэргийг зохион байгуулдаг аимшигт бүлэглэл юм. 11. Арианы ахын дүүс Америкийн нэгдсэн улс. Цагаан арьсд гишүүдийг игнэндээ нэгтгэсэн Арианы ахын дүүс нь гэмт бүлэглэл нь 1964 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10,000 гаруй гишүүнтэй юм. Дэлхийн нийтийг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хар тамхи, хүний 8, хулгай, дээрэм, хүчин, аллах гэгчлэн хууль зөрсөн үйлдэлүүд хийдэг нь тэднийг хэд хэдэн удаа холбооны мөрдөг товчоо үйлдэл дээр нь баривчилж гишүүдийг нь шоронд хийсэн боловч бүлэглэлийг орон цэрнээ үгүй хийж чадаагүй юм а. 10. MC13 Америкийн нэгдсэн улс. MC13 бүлэглэл нь 1980 онд байгуулагдаж хамгийн харгас хэрцгий бүлэглэгт тооцогдох болсон юм а. 7,000 гаруй гишүүнтэй тус бүлэглэл нь улс дамнан хууль бус зэвсэг болон хүн худалдаалах, захиалах, дадлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэд захиалах, дадлах үйлдэлтэй ямар ч өрөвдөх энерги сэтгэлгүйгээр хүүхэд, эмэгтэй, хөгшин хэмээн ялгалгүй бүгдийг нь хөнөөж түүнээсээ ирж хүч авдаг юм. Цагдаа хүчнийхэн тэдэнтэй идэвхтэй тэмцдэг боловч өнөөхөр нь бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоож олон мянган хоригчдын гомдолыг барагдуулж чадаагүй юм. 9. Вагчин Хятад улс. Хятадын Вагчин гэх гэмт бүлэглэл нь Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид 1960 оны ихэр байгуулагдаж байжээ. Өнөөдөр 30,000 гаруй гишүүнтэй бөгөөд бусдаас ялгахдахгүй тулд энгийн хувцалдаг байдаг. Бусад гэмт бүлэглэлтэй адил хууль зөрчсөн үйлдэлүүд хийх хүмүүсийг амнаас эд хөрөнгөөр нь хохироодог. Тэнд зөвхөн аз гаралтай хүмүүс болон хятадуудыг гишүүдээр авч үйл ажиллагаа явуулдгаас гадна өнөөдөр тус бүлэглэлийн салбарууд Хятад, Америк гүрнүүдтэй байсаар байгаа юм. 8. Лос Зитас Мексик. Мексикээс гаралтай Лос Зитас нь дэлхийн хамгийн алдартай хар тамхины бүлэглэл юм а. Тэд Мексикийн муж хотуудаар хар тамхи худалдаалах үйл ажиллагаа явуулахаас гадна галт зэвсэг наймаалдаг байна. Тус улсын цагдаагийн тусгай албан тэдэнтэй өнөө хүртэл ширүүхэн тэмцэлд өрнүүлж олон удаа баривчилгаа явуулж байсан ч амжилтыг эс олжээ. 7. Kenai Templar Cartel Мексик. 2011 оноос Мексик улсад аимшигт гэмт бүлэглэл байгуулагдсан Kenai Templar Cartel юм. Тэдний өрөө бол тулалд, үх, бүгд цагдаа нарын өөдөөс амиа хайрлахгүй тэмцэлдэд бүлэглэлээ аварч үлдэх гэж хичээдэг байна. Тэд бусад бүлэглэлийн адил хууль зөрчин гэмт хэрэгүүд үлддэг бөгөөд хамгийн аимшигт нь хүүхдүүд тулгаалж иргэдэг нь наймаалдаг байна. Мөн шинээр гишүүн болж орсон хүмүүсийн хүүхдүүдийн зүрх итгэхийг шаарддаг.
Төдийгүй эсэргүүцэн тохиол тэр дор нь амийг нь хороодог уламжлалтай гинэ. 6. Якуза, Япоолс. Якуза нарыг дэлхийн хамгийн том мафийн бүлэг хэмээдэг. 100,000 гаруй гишүүнтэй тус бүлэг нь зөвхөн Япон гэлтгүй дэлхийн нийтийг хамарч эхлээд байгаа юм. Тэд ихэвчлэн хар тамхи 8 аж, хүний 8 хийх, entertainment ертөнцөс хар тамхиг эзэгнэх гих мэтээр хөрөнгө босгодог. Якуза нарыг Япон улсад хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байдгаас гадна тэд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаараа нийгмийг удирдах өөрсдөө Японы соёлын нэг хэсэг хэмээдэг бөгөөд тэдний хийж байгаа зүйлс авч байгаа арга хэмжээнүүд олонний нүдэнд ил нээлттэй байдаг. Төрийн түвшээдүүд хүртэл тэднээс хараат байдаг төдийгүй Якуза нарыг хууль захиулагчид хэмээн үздэг байна. 5. The Latin Kings American нэгдсэн улс. Тус бүлэглэл нь албан ёсоор 1964 онд байгуулагдаж, England-д Мексик залуучууд нэгдэх болсон байна. Тэдний мөрдлөг нэгэнт хачирхалтай дүрэн байдгийг Кенегизм гэж нэрлэдэг бөгөөд энэ нь 3 үе шатаас бүрдсэн эхний шат нь дайчин гэж нэрлэж, тэд хамгийн муу бүхнийг хийж хизээч эцэц цуцхгүйгээр зүтгэн. Хоёрдугаар шат нь хувьсгалын үе. Гишүүд гэр бүлтэй болж амьдралаа зохиох бол эцсийн шат болох шинчлийн үед бүлэглэлээ тэлж хувьсгал хийж өөрчлөх ёстой болдог байна. 4. Blue Nation Америкийн нэгдсэн улс. Blue Nation хэмээх уг бүлэглэл нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Лос Анжелес хотын хамгийн алдартай гэмт бүлэглэл юм а. Тэд бүгд улаан ангийн хувц өмсөж чигдэрдэг төдийгүй шинэ гишүүдээ баруун гарн дээр гал асааж түлэгдэхийг шаарддаг байна. Гэмт бүлэглэл гэдэг утгаараа тэд хууль зөрчсөн үйлдэл хийж бусдыг амнаас болон эд хөрөнгөөр нь хохироодог байна. 3. Sinaloa Cartel Америкийн нэгдсэн улс. Мөнгөөгөө хар тамхи намайлцах зэрэг хууль зөрчсөн үйлдэл хийдэг гэдгээр алдартай Sinaloa Cartel нь Америк, Мексик гэх мэт улс орнуудаар гэмт хэрэг үлдэж жилээс шин залуусаар цусаа сэлбэж байгаа юм. Тэдний гаднаас нь хараад хинч гэмт хэрэгтэн гэж хэлэх боломжгүй бөгөөд өөрсдөө маш сайн нууж халахлж чаддаг. Тоо томшгүй олон удаа хууль дүрм зөрчсөн тэдэнтэй холбооны мөрдөх товчооных муур хулгануулж баггүй л хугацааг өнгөрөөгд байгаа юм. 2. 18 дугаар гудамжны гангстерууд. Америкийн нэгдсэн улс. 18 дугаар гудамжны гангстерууд 1960-ад онд байгуулагдсан бөгөөд Америкийн хамгийн хэрцгий бүлэглэг гэдэг. Сүүлийн жилүүдэд тус бүлэгт нэгдэх залуу солширч байгаа төдийгүй түүнийг 18 гэсэн шивээсээр нь танилцуулна. 18 дугаар гудамжны гангстерууд Америкийн нэгдсэн улсын бүхий л муж хотуудад төгсөн байдгаас гадна 18 гэсэн бэлэг тэмдгийг ашиглан тэдний нэг хэсэг гэдгээ илтгэсэн жижиг бүлэгмүүд ч байдаг байна. Анх Мексик Эл Сальвадороос ирсэн цагаачтад тус бүлэглэлийг үүсгэж байсан бөгөөд тэдний гэмт хэргийг зохион байгуулах чадвар, сүр хүч зэрэг нь улам бүр алдаршиж хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулсаар байгаа юм. 1. Crips Америкийн нэгдсэн улс. Crips бүлэг нь 1969 онд Лос Анжелес, Калифорни мужид байгуулагдсан Африк Америкийн бүлэглэл юм а. Тэд эхэндээ орон нутгийн бүлэг гэсэн тодорхойлтгой байсан ч үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж дэлхийн хамгийн том гэмт хэргийн бүлэглэл болж хувирсан. Тэд 30,000-аас 35,000 орчим гишүүнтэй бөгөөд цэнхэрэнгийн хувц өмсөж бусдаас ялгардаг. Уг бүлэгт Африк гаралтай хүмүүсээс гадна Кавказ, Төв Азиас гаралтай хүмүүс олон байдаг байна.